Засгийн газрын үндсэн үүрэг бол макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тогтвортой байлгах явдал юм аа. За макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн дотроос хамгийн чухал нь байж болзошгүй нь бол инфляцийн үзүүлэлт байгаа. Тэгэхээр засгийн газар бол одоо энэ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг зохистой түвшинд барих ийм үндсэн үүрэгтэй. Гэтэл өнөөдөр инфляц хоёр оронтой тоотой түвшинд хүрчээд байна. Ерөнхий инфляц 13%, тэр дундаа хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25% хүрсэн. За саяхан л манай ерөнхий сайд махны үн маш өндөр болсныг мэдээ зарим нэг дарга нартаа гомдоод байсан. За ерөнхий сайдад хандаж хэлэхэд монголчууд бид өдөр болгон дэлгүүрт орох тоолондоо, өдөр болгон цалин буух тоолондоо өнгөрсөн хугацааны эрх баригчдын алдаатай бодлогот гомдож байгаа шүү гэдгийг бас уламжлахыг хүсэж байна. За тэгэхээр амжиргааны өртөг ийм өндөр болсон инфляц ийм хоёр оронтой тоонд хүрсэн явдал бол зүгээр нэг засгийн газрын зүгээр нэг одоо зах зээлийн үзэгдэл, аль эсвэл одоо Ормозын хоолойч гэдэг юм уу, эсвэл Украины дайнтай холбоотой ийм үзэгдэл биш ээ. Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх баригч Монгол ардын намын одоо толгойлж байгаа үе үеийн засгийн газруудын алдаатай бодлогын шууд үр дүн юм аа. Монгол ардын нам тасралтгүй үнэлэхгүй олонхоор засгийн эрх барьсан сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийг хэд тэлж, төсвийн зардлыг огцон өсгсөн. Үүний үр дагавар өнөөдөр иргэдийн халаасыг хоосолж байна. Эдийн засаг дахь төрийн хэд их оролцоо чөлөөт өрсөлдөөнийг хэрхэн боомилдог, төрийн алдаатай бодлого бүтээмжийг хэрхэн хумдаг, эрх баригчдын одоо давхар стандарт, эдийн засгийн боломжийг иргэдээс хэрхэн хулгайлдгийг өнөөдөр бид бүхэн гэрчилж байна. Тиймээс би өнөөдөр аль нэг барааны үн хэд болсон тухай ярихгүй. Харин Монгол улсын эдийн засгийн бодлого яагаад ийм түвшинд хүрчвэ? Инфляц яагаад ийм өндөр байна вэ? Өнгөрсөн хугацаанд ямар бодлогын алдаа гарваа гэдгийг хөндөж тавихыг хүсэж байна. Тэгээд өнөөдрийн хамгийн том эрсдэл бол зөвхөн өнөөдрийн одоо бидэнд мэдэгдэж байгаа ерөнхий инфляц 13%, хүнсний инфляц 25% хүрсэн энэ явдал биш ээ. Өнөөдрийн одоо энэ өдрүүдэд бол монголчууд бүгдээрээ шатхууны ойчирт зогсож байгаа. Шатхууны хомсдол, шатхууны үнийн өсөлт, инфляцийн одоо дараагийн шокийг бас зах зээлд мэдрүүлэх одоо ийм өвөр дагавартай цаг хугацаанд бид нар амьдарч байна. Яагаад вэ гэх юм бол шатхуун бол бүх бараа бүтээгдэхүүний суур үнд нөлөөлдөг ийм суур түүхий учраас одоо сүүлийн өдрүүдэд болж байгаа шатхууны хомсдол инфляцийн дараагийн одоо өсөлтийн давалгааг авчирч болзошгүй байгаамаа. Тэгэхээр шатхууны үнийн өсөлт, тээвэр, хүнс, одоо үйлчилгээгээд эдийн засгийн бараг бүх салбарт нөлөөлнө гэсэн ийм хүлээлттэй байгаа цаг хугацаанд засгийн газар ийм одоо өдөр хоногийг аргацаасан, гал унтраасан байдлаар ажиллахгүйгээр ийм цогц бодлого дэвшүүлж ажиллах ёстой гэж арчилснаа үзэж байгаа. За тэгэхээр энэ шатхууны үнийн өсөлтөөр дамжих дараагийн давалгааг хэрхэн зогсоох талаар цогц бодлого зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ нэг удаагийн шокийг аргацаах биш, одоо дараагийн эдийн засгийнхаа бодлогыг яаж илүү зөв голдролд аваачих тухай ярих шаардлагатай. Тэгэхээр засгийн газарт ийм зүрх зориг байна уу гэж нэгдүгээрт асуумаар байна. Тэгээд ийм инфляцийн дараагийн давалгаанаас иргэдээ боддоор хамгаалах ийм төлөвлөгөө байна уу гэдгийг бас асуумаар байна. За улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс ямар шаардлагыг тавьж байгаа вэ гэхлээр энэ бүх асуудлаа улсын хурлаар яаралтай хилцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс улсын хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж энэ асуудлуудаа одоо бодлогын түвшинд, парламентын түвшиндөө авч хилцэх ёстой гэж үзэж байгаамаа. Нэгдүгээрт улсын хурлын ээлжит бус чуулганаар 2026 оны улсын төсвийн тодтголыг хилцэх ёстой гэж харж байгаа. За яагаад вэ гэхлээр энэ оны эхний хагасын байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагч 2.1 их найд төгрөгт хүрээд байна. За энэ бол одоо цар тахлын үедээ одоо дүүцгүүц ийм өндөр үзүүлэлт болчиход байгаа. Тэгээд хамгийн ноцтой нь энэ бол одоо жилийн эцсийн үр дүн биш, зөвхөн одоо хагасчлалын байдлаарх үр дүн 2.1 их найд төгрөгийн алдагдал гэдэг бол одоо маш их хэмжээний алдагдлаа. Тэгэхээр эдийн засагт инфляцийн дарамт тэртээ дэрэнгүү маш өндөр байхад засгийн газар төсвийн зардлаа улам тэлж эдийн засагт
нэмэлт эрэлт үүсгэх замаар одоо инфляцийг улам одоо хөөрөгдүүлэх ийм бодлого барьж байгаа нь бол одоо маш өндөр эрсдэлтэй. Тиймээс төсвийн тодтголоор нэн яаралтай одоо энэ төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн үрэлгэн зардлуудаа эрс танах шаардлагатай гэж үзэж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас Улсын хурлд гарчсан намын бүлгээс засгийн газар одоо энэ төсвийн тодтгол эрхчлийн төсвөө оруулж ирэхдээ энэ засгийн газрын бүтцээ шинчилж сайдрынхаа тоог бас эрс цөөлөх тухай ярьсан. За энэ бүх одоо бодлогоудаа бол одоо энэ төсвийн тодтголдоо эхний ээлжинд оруулж ирээд за тэгээд нэн яаралтайгаар одоо Улсын хурал хуралдаж энэ 8 сарда багтаагаад төсвийн тодтголоо батлах нь зөвөө гэсэн ийм байр суурьтай байгаад байгаа. Яагаад бид нар ингэж яарч байна вэ гэхлээр өнөөдөр бодлогын хүү өндөр, инфляц маш өндөр, за төсвийн алдагдал маш өндөр гэсэн одоо ийм одоо макро эдийн засгийн бодлогын 3 суурьчин бол ийм онц ноцтой ийм эрсдэлтэй төвшөнд байна. Тэгэхээр бол энэ макро эдийн засгийн бодлогын уялдаа алдагдаж байгаа. Тэгэхээр засаг өөрөөсөө шалтгааллах одоо зүйлээ бол хийх ёстой. Улсын хурал төсвийн одоо тодтголыг бол нэг яралтай баталчих ёстой гэж үзэж байна. Тэгээд бид иргэдэдээ бол төвчээртэй байгаа ч шатхуундаа одоо дугаарлаад тэгш сондгоогоор ойчрлооч гэж хэлж байгаа. Тэгэхээр засгийн газар ч гэсэндээ бас төвчээртэй байж одоо хэрэггүй шаардлагагүй зардлуудаа бас үлэмж хэмжээгээр танах ёстой гэж харж байгаа. Тэгэхээр намрын чуулганыг эхлэхийг хүлээж цаг алдаж болохгүй гэж бодож байна. Түрүүн хэлсэнчлэн 8 сарда багтаагаад төсвийн тодтголоо оруулж ирээд батлуулах хэрэгтэй. За ээлжид бус чуулганаар дараагийн бас нэг авч хэлцэх ёстой шаардлагатай зүйл нь юу вэ гэхлээр түрүүний хэлсэн энэ одоо макро эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд үүсээд байгаа энэ эдийн засгийн эрсдлүүдээс иргэдийн одоо орлогыг хамгаалах инфляцийн эсрэг ийм цогц төлөвлөгөө багцыг одоо Улсын хурал бас баталж өгөх шаардлагатай гэж үзэж байна. За үүн дээр бол ардчилсан намд бас тодорхой саналууд байгаа. Засгийн газар ч гэсэндээ өөрийнхөө саналыг боловсруулаад их хуралд оруулж ирэх ёстой гэж харж байгаамаа. Тэгэхээр яагаад бас ер нь засгийн газарт үүн дээр буруу өгж ийн вэ гэхлээр өнгөрсөн цаг хугацаан дээр гадаад эдийн засгийн шоконд бол Монгол улсын одоо дотоод зах зээл нэрвэгдэж бид бас хямарч ийсэн удаатай. Гэтэл энэ удаад гадаад зах зээл маш таатай байгаа. За 2026 оны эхний хагас жилийн байдлаар манай одоо гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. За экспортын хэмжээ 11 тэрбум ам долларт хүрсэн. Одоо манай гол эдийн засгийн хөдөлгөх хүч болсон зис нүүрсний үн хоёулаа маш одоо өндөр байна. За экспортын одоо экспортын бит хэмжээ ч гэсэндээ маш өндөр байгаа. Тэгээд гадаад зах зээл ийм таатай байгаад одоо төсвийн орлого ч гэсэндээ бас энэ түүхийн эдийн одоо өвний өсөлтөөс хамаарат маш аятайхан байхад яагаад засаг дотооддоо энэ инфляцийг алдав тийм ээ? Яагаад дотоодын одоо ийм хямралд хүрвэ гэдэг бол яг харахгүй л одоо төсвийн тэр алдаатай бодлого төсвийн хэд хилтэд холбоотой гэж хараад байгаа. Тэгэхээр энэ бодлогоудаа яаралтай засахгүй бол иргэд одоо аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдал улам цаашид хүндэрнэ. Одоогоороо хүнд байгаа нөхцөл байдал бол улам одоо хүндрэхэд бол бид одоо арга хэмжээ авах ёстой гэж харж байна. За тэгэхээр экспорт сайн байна, гадаад худалдааны ашиг өндөр байна, зис нүүрсний орлого өсөж байна, валютын нөөц өндөр байгаа энэ цаг хугацаанд инфляц одоо ингэж айхтар хоёр оронтой тоотой болчиход байж гин гэдэг бол одоо байж болзошгүй үзэгдлээ. Тэгэд энэ бол гадаад зах зээлийн хямрал биш, харин одоо дотоод улс төрийн бас хямралаа гэж харж байна. Бидэнд ийм бодлогын шинжилэл зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд энэ асуудал дээр бол Улсын хурлд гарчсан намын бүлэг бас бодлогын одоо манлайл үзүүлээд саналуудаа өгөөд хамтарч ажиллахад бол бас бэлэн байна гэдгийг бол хэлэх хэрэгтэй. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд бол Улсын хурлд гарчсан намын бүлгээс засгийн газар нэгний аралтай өнөө маргааштай багтаагаад 2026 оны төсвийн тодтголоо оруулж ир Улсын хурал 8 дугаар сарда багтаагаад төсвийн тодтголоо баталсны ар дээр эх жилийн төсвөө хилцэх шаардлагатай гэж ингэж үзэж байгаамаа. За тэгээд бид Монголын заяа ихээ гэд суугаад ээж боломгүй цаг хугацаан дээр ирж гин. Монголын заяа их тулдаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол ардын намын алдаатай бодлогыг монголчууд нуруундаа үүрч ирсэн. Тэгээд Монголын заяа их тулдаа бид өнөөдрийг хүртэл тисэж ирсэн байж болно. Харин эдийн засгийн одоо алдаатай бодлогыг
заяа түшиж застдаггүй, бодлохоор застгаа. Тэгээд хэрв энэ одоо бодлого дээрээ аргаа бараад ах юм бол дарчилсан намаас асуу гэж хэлхийг хүсэж байна. За ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичиг дээр бол улсын хурлд гаргасан намын бүлгийн бүх гишүүд санал нэгтэйгээр гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр ямар ч үс эхний ээлжинд бол түрүүний ээлждгээр улсын хурлын ээлжид бус чуулганыг хоролдуулж, за тэгээд засгийн газрын төсвийн тодтголоо оруулж ирээд танилцуулаад, за дээрэс нь одоо энэ иргэдийн орлогыг хамгаалах явдал маш чухал байгаа. Тэгэхээр энэ иргэдийн орлогыг хамгаалах багц төлөвлөгөөг бас танилцуулж батлуулах шаардлагатай гэж Арслан намын зүгээс үзэж байгаа.